Дэлхийн банк болон олон улсын валютын сангийн жилийн уулзалт энэ сарын 16-наас 18-ны хооронд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо боллоо. Энэ удаагийн хурлын үеэр Moody's агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шат дахиулж бие нэмэх нэг түвшинд хүргэсэн нь олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын эдийн засгийн төлөв байдлыг эргээр харж байгаагийн илрэл боллоо. Дэлхийн 2 дугаар дайны дараа буюу 1945 онд нэгдсэн үндэсний байгууллагаас улс орнуудад учирсан дайны хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээн босгох хүрээнд олон улсын валютын санг байгуулах санаачлагыг гаргаж байсан түүхтэй. Олон улсын валютын сан нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс орнуудын хоорондын худалдааг эрчимжүүлэх, энэ хүрээнд валютын ханшийн эрсдлээ сэргийлэх үндсэн зорилготой ажиллагаа. Монгол улсын хувьд 2017 онд гадаад өрийн хэмжээ огцом өссөн, төсвийн зардал хэд хэлсэн зэргээс үүдэн дампуур зарлахад хүрч олон улсын валютын сангийн өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Нэг улсын эдийн засгийн байдал ноцтой төвшөнд хүрэх нь бусад хөрш орнуудад ч сөрөг нөлөөллүүдийг авчих эрсдэлтэй тул олон улсын валютын сан онцгой тохиолдолд хяналт тохируулгын арга хэмжээг авч ажилладаг. Энэ хүрээнд жил бүрийн уулзалтаар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын төсөв санхүүгийн асуудал эргэлзсэн албан тушаалтнууд олон улсын валютын санд тайлангаа тавьж дэлхийн нийтийн хэмжээнд учирч болох шинэ эрсдлүүдийг зөвлөдөг уламжлалтай. Монгол банкны ерөнхийлөгч тавг сүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал болон Аз номхон далайн газрын захирал мөн олон улсын валютын сангийн дэд тэргүүн нартай цуврал уулзалтуудыг хийж Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлаа танилцууллаа. Өнөөдрийн бидний гадаад орчин, ялангуяа эдийн засгийн санхүүгийн орчин өөрөө хаашаа явж байна, юу өөрчлөгдөж байна гэдэг асуудлыг нэгдүгээрт хөндөж ярьж байгаа. Тэгээд энэ жилийн уулзалтын бол одоо ер нь гол сэдвүүд бол гараад бас ярьж байна л да. За хамгийн гол сэдв нь бол мэдээж одоо улс орнуудын том гүрнүүдийн удирдлагын зүгээс гаргаж байгаа шийдвэрүүд байна. Ялангуяа одоо худалдааны тарифтай холбоотойгоор одоо энэ оны 1 сарын 1-ээс эхлээд Америкийн нэгдсэн улс бол худалдааны нэлээд олон түнш улсуудтай худалдааны тариф тогтсон. Тэгэхээр энэ тарифын нөлөө өөрөө бусад улс орнуудад хэрхэн нөлөө гарч байна. Одоо ер нь ямар эрсдэлтэй, ямар сорилттой арга хэмжээнүүд байна. За өшөө юу болох гэж байна гэдэг асуудал байна. За дараагийнх нь бол яг цахим шилжилт ярьж байна. Тэгэхээр технологийн хувьсгал бол маш хурдтай явж байна. Бүх салбарт энэ шилжилтүүд явагдаж байна. Тэгэхээр энэс хоцрохгүй байх нь бол зөв. Тэгээд мэдээж улс орнууд өөрийнхөө хөрсөн дээр гэдэг шиг тэрийг болгож явах хэрэгтэй. За гурав дахь бас их хөндөгдөж байгаа том сэдэв бол ялангуяа банкны биш, банк усын салбар дээр нэгэн том эрсдлүүд тормоглогдож байна. Энэ бол зөвхөн одоо аль нэг улс төр байгаа биш, дэлхийн нийтийг бүгдийг хамарсан ийм зүйл болж байгаа учраас энэний эрсдлийг одоо багасгах тал руу нь одооноос эртгэнээс арга хэмжээг авах хэрэгтэй гэдэг асуудал яригдж байна. Энэ жилийн уулзалтын үеэр дэлхийн улс орнуудын эдийн засгийн төлөв байдлыг үнэлдэг Moody's агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг B2 нэмэх байсныг B1 нэмэх болгон нэг шат ахиулсан байна. Ингэснээр Монгол улсад итгэх итгэл нэмэгдэж, олон улсаас авч байгаа бонд болоод бусад санхүүгийн зээлүүдийн хүү буурах таатай нөхцөл бүрдэж байгаа юм а. Зээлжих зэрэглэл өндөр болох тусмаа одоо гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу бол нэлээд одоо нэмэгдэх хандлагыг нэмэгдүүлэх боломжтой. За дээрээс нь Монгол улсын одоо хувийн хвшилт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд ч юм уу, хувийн хвшлийн байгууллагууд ч юм уу, гадаадын байгууллагуудаас зээл тусламж авч байгаа тохиолдолд тэдгээрийнх нь хүү буюу зардал нь маш бага хэмжээгээр буурах боломжтой. За тэгээд ер нь бол одоо юу гэдгийг иргэдэд бол одоо цалингийн зээлийн хүү буурах боломжтой ч гэдэг юм уу, төрийн зээлийн хүү буурах боломжтой ч гэх юм ийм боломжуудыг нэмэгдүүлэх боломж бол бас байдаг ийм даваа талтай. Энэ жил Монгол улсын гадаад валютын нөөц түүхэн дэд хэмжээнд хүрсний дээр төсвийн алдагдлаа бууруулж инфляцийг 2.5 тоонд орохоос сэргийлж чадсан нь амжилттай дүгнэгдлээ. Түүнчлэн уулзлуудын үеэр олон улсын валютын сангийн зүгээс дэлхийн нийтийн хэмжээнд банкун санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн хэмжээ өсөж байгаа нь улс орнууд цаашид анхаарах ёстой асуудал гэдгийг сануулсан байна.